Ийм гэрээ байж болохгүй болсон. Ийм гэрээ хийж болохгүй л гэдгийг би хэлнэ. Ганбаатар гишүүний тооцоо одоо бол Монгол улсад энэ оюутлогын гэрээ үр өгөөжийн талаар 2 судалгаа байна. Энэ судалгааг манай эдийн засгийн модель дээр хийсэн манай судалгаа байна. Дээрээс нь бол улсын их хурлын судалгааны төвийн 2012 бүх тооцоогоо бид нар хийх ёстой. Таны яриад байгаа тооцоо гэдэг бол надад бол айгүй инээдэмтэй санагдаж байна. Яагаад гэж? Би танаас ганцхан юм байна. Энэ тооцоо хийхэд эдийн засгийн санхүүгийн загвар гаргаж байна. Санхүүгийн хэдэн өгөгдөлтөө хэдэн хувьсгчтэй гэж та бодож байгаа. Эдийн засгийн модель гэдэг бол 50 орчим өгөгдөхүүнтэй. Ингээд энэ бол 80 жилээр хийгдэж байгаа. Зөвхөн санхүүгийн модель дээр өгөгдөл нь хувьсгч нь 20 мянган хувьсгчтай. Ийм санхүүгийн загвар дээр ажиллаж байгаа байхгүй. Тэгэхэд тэрийг моргжийн зээлээ төлдөг 3 хүн хувьсгчтай Excel дээр хийдэг 10 дугаар ангийн өгч гаргаад хийчихээр ийм модельээр тооцчоод 31 жилийн дараа төлнө гэдээ ингээ яриа сууж